За сайн байцгаана уу? Шинэ бичлэгт минь давтан морилоо. За өнөөдөр монгол хүмүүсийн нэлээд сонирхдог асуултанд гоёчлолт өөрийн бодлоо илэрхийлээд давхар факттай интернетээс хайсан мэдээлэлтэй зүйл ярих гэж бодлоо. Тэр нь юу гэхээр Солонгос улсад монголчууд хараар ажиллах одоо яг зүгээр үү? 2026 онд нөхцөл байдал яг бодит байдал ямар байгаа вэ? Бас манай ойр зургийн таньдаг хүн амтан тэгээд саяхан бас манай ах эгч хоёр ирж аялын визээр ирж ажиллаж үтсэн. Тэгээд тэрний талаар туршлага би тэн дээр нь цуг ажил хайж өгөөд инээ тэрэ болсон болохоор тэрний туршлага инээ тэргээ сайн ярих гэж бодлоо. За би өөрөө болохоор Солонгос улсад аль биесны амьдрах визээр амьдардаг. Тэгээд нэлээд хэдэн хөөрхөн жил болсон байна. Мөн бас янз бүрийн цагийн ажил хийж үтсэн. Яг үндсэн ажилмаа л гэр эзэгтэй. Тэгээд өөрөө хуваараа Солонгос хэл заадаг тийм байгаа. За яриагаа зохицлохийн тулд ноутбукээ ашиглаад бичээд ингээд тавьсан байгаа. Тэгээ энийг хараад яриад явна. Олон хүн одоо хараар ажиллаад мөнгө сайн олдог гэж боддог тий. Гэтэ 2026 оны бодит нөхцөл байдал өмнөхөөс маш өөр болсон. Өнөөдөр би айлгах гэж биш, яг бодит байдлыг ярих гэсэн үндсэн дээрээс энэ бичлэгийг хийж байгаа. Мэдээж хэрэгтэй хүмүүст нь хэрэгтэй байх. Яг Солонгост ирээд аяллийн визэр ч юм уу ирээд ажиллая, тэгээ харлаад ажиллая, мөнгө сайн олох болов, байр машинтай болох болов, яах бол гэдэг нэг эргэлзэж байгаа хүмүүс зөндөө их байгаах гэж би бодож байна. Тэгээ өмнө бас хэд хэдэн надаас нэг иймэрхүү бичлэг хийгээч гэж асуужсэн болохоор энэ бичлэг хийж байна. За хүмүүс хараар яагаад ажилтдаг вэ? Цалин өндөр гэж сонссон, визгүй байсан ч мөнгө олно гэж боддог. Агентийн худал амлалт найзынхаа жишээгээр шийдвэр гаргадаг. Солонгост 10 хүний нэг нь л яг амжилттай байдаг. Яг үнэндээ. Маш олон хүний кейсүүдийг би харж ирсэн байхгүй юу? Яг аруулаа мөнгө амар сайн олоод ирээл өстө болцдог, байр машинтай болцдог гэж яриад хизээш тийм юм байхгүй шүү дээ. Ер нь бол тэгээ энд чинь ирээд зардал нь өндөр, хүн л юм чинь амьдрах байр хэрэгтэй. Тэгээ богино хугацаагаар ялангуяа аялын визээр ирээд байр буудалд бай гэхээр хоол хийж идэж болохгүй. Тэгээ нэг байранд нэг сараар төлдөг байранд орё гэд хайгаад олоод орохоор тэр нь өндөр төлдөг байх жишээний барьцаа бага авдаг ч гэсэн сая манай ах эгч хоёр ирээд амар жижигхэн өрөө хитээр 600 мянган воноор сарын бүр нэлээд жижиг яг миний зүгээр ор ингээл бүкс ирэх цайгүй нэг жижигхэн газар тэрийг 700 мянган воноор түрээслээ. Тэгээд барьцаа 100 мянгад авсан. Гарахт нь олон мерсаар аваад барьцааг ч өгөөгүй. Тэгээд тэрнээс гадна монголчууд чинь ингэдэм байна. Энд дуудсан эгч нар чи айхтар юм байна. Яадаг вэ гэхээр ажил олж өгнө. Ирдан гэдэг нь ажиллаад өдөртөө шууд ажиллаа авдаг ажил хийлдэг байхгүй юу? Ажил олж өгнө, зуучилж өгнө. Тэгээд зуучлалын мөнгө 150 мянган вон гэдэг юм байна. Амар үнэтэй. За тэрийг нь манай ах эгч хоёр төлж эхлээд манай эгч төлсөн. Төлөөд нэг оёдлын үйлдвэрийн нэг юм сөүлд утас мутсын түүдэг нэг иймэрхүү жижиг сажиг гэдэг. Тэгээд нөгөөх нь бүр суулгадгүй юм байна. Өдөржин цогсоо ч энэ амар ядарна. Өглөө хэдэслээ. Өглөө 8-аас орой 7 хүртэл. Тэгээ өдрийн нэгхэн хоолтой. Тэгээд манай эгч чи ажил бие муутай бисэн хөлн өвдөөд яг бүтэхгүй мэн ер нь хэцүү байна. Тэгээд тэрний өдрийн цалин хэд исэн гэж 80 мянган биш ээ 90 мянган вон исэн. Яагаад вэ гэсэн чи хэлэхгүй. Хэл ямар ч угаасаа хэл мэдэхгүй хүн чинь. Хэлэхгүй дээр нь аль биесны визгүй болохоор тийм хямдхан ажиллаж байгаа байхгүй. Уг нь бол тэгээ тэгж их цагаар ажиллаж байгаа чинь ядчил доотлон 120 мянгаас 150 мянган вон авах ёстой байхгүй. Ер нь бол тэгээ тэр асуудал нэг тийм байна. Тэгээ зарим нэг хүмүүс азтай хүмүүс нь яг азтай таарад гайгүй ажил болоод мөнгө хураагаад явдаг. Тэгээ тэр хүмүүсийн кейсүүдийг сонсоод би ч бас ингэ мөнгө олох байх гэд бододдаг. Ерөөсөө тийм биш. Хүн хүнээсээ шалтгаална. Дээр нь жоохон настай байх юм бол ер нь тэгээд 50 төгцөн байх юм бол ажил авах бас хэцүү. Тэгээд тийм бондгордуу хүн байх юм бол удаан хөдөлдөг гэдэг ажилд авахгүй. Солонгосчууд ч амар бали гэл ерөөсөө л амар хурдан бүх юмыг хурдан хийдэг. Бүр багасаа тэгээд сурцгаацсан. Тэгээ манай монголчуудын ерөөхдөө амьдралын хэм маяг бол юм тайван удаан байдаг гэдгийг Солонгост ирээд мэдэрдэг. Одоо Солонгост ажиллаж үзсэн хүмүүс байх юм бол яг сайн мэдэн дээ.
дандаа удаан гэж ажлаас гологддог ч юм уу. Тиймэрхүү жишээнүүд их байдаг байхгүй юу? Тэр талаар маш сайн бодож үзэх хэрэгтэй. За тэгээд жишээ нь ямархуу ажлууд ингэдэм байлээ. Одоо харалсан хүмүүс урт хугацаагаар бүр тэр чигтээ харалцсан урт хугацаагаар нэг ажил хийя гэж штэ. Тэнгүүд бүр хөдөө авчна. Хөдөө солонгосчуудын тоож хийдэггүй ажил дээр авчна. Ямар ажил вэ? Хөдөө аж ахуй, байрлал, үйлдвэр, загасны үнэр танар бурхан минь өглөөнөөс оройртол. Тэгээд одоо 100-ны халуунд бүр бүгчин бүр байя гасалмаар халуун хүнсний үйлдвэр. Тэгээ энэ үйлдвэрүүд чинь бүгдээрээ биегүй болдог. Ер нь солонгост удаан ажилласан хүмүүс мэдчихэж байгаа даа. Биегүй болоод буцдаг. Тэгээд дээр нь албан ёсны визгүй болохоор эмнэлгийн даатгал төлж чадахгүй, даатгалгүй болохоор эмнэлгийн төлбөр бүр амар өндөр гардаг. Нэг жишээ хэлье л та. Ингэвшир нөгөө юу гэдэг штэ. Түргэн гинт амар өвдөө түргэн дуудлаа гэхэд түргэний мөнгө нь 1-2 сая вон гардаг гэж бат. Хэрэв даатгалтай хам бол даатгалаараа хямдраал өсрөөл нэг 100,000, 150,000 вон гардаг. Гэх жишээний. Тэгэхээр тэнд өвдөж болохгүй. Тэгээ бүр өглөө эрт үүрээр гарна, орой ирнэ. Хоолундаа хийж идэн хүний нутагт гэрээсээ хол гэр бүлээ санана. Ерөөсөө тийм амар биш ер нь бол. Яг нэг давуу тал нь монголчууд маань бас өөрхөн монгол хоол молоо бэлэн хийгээ зардаг болсон мэлээ. Тэр нь бас өөрхөн үнэтэй тэгээд мөнгө хураах гэж байгаа, ганцаараа мөнгө хураах гэж байгаа хүмүүст бол тийм ч бас хямдхандаа орохгүй. Ер нь үнэтэй амьдрахад хэцүү. Амралтын өдөргүй ажиллан зарим нь ажилгүй суух өдөрч гарч ирнэ. Ажил хийх гээд ирсэн байдаг байрны төлбөр төлсөн байдаг ажил гардаггүй. Тэгээ зүгээр суугаалаад дуцаа хараад байдаг 7 хоног хугацаа хараад ажилгүй хэвтээд хүн бүр байж стресстэй эхэлдэг байхгүй юу? Тэгээ эрүүл мэндийн ажил их хийлээ ядарлаа. Эрүүл мэндийн зардал их гарна. Эцэст нь үлдэх мөнгө хүмүүсийн төсөөллөөс ер нь бол бага байдаг. За тэгээ тэр 150,000-ыг авдаг хүмүүс чинь их айхтар юм байна. Ажилд нь ажлын эхлээд 150,000-аа авчдаг. Тэгээд нэг хаяг явуулдаг. Тэр хаягн дээр нь очоод 7 хоног ажиллаулаад гаргацдаг гэж. Тэд нар нь өөрсдөө тэр монгол хүн тэгээд цаанаа нэг солонгос нэг зуучлагч. Тэгээд тэр ажилд авч байгаа ажлын хэсгийн захирал гэдэг энэ гурав нийлээд юм юу авдаг мөнгө авдаг юм байли хүмүүсээс. Тэнгүүтээ одоо хараар ажиллах гээд байгаа хүмүүс их байдаг болохоор за энийг жоохон ажиллаулаад ингэ гаргачих. Тэгээд дараагийн үнээс дахиад мөнгө аваад дахиад оруулдаг ч юм. Бүр тийм санаас утсан байт юм билээ. Тэрийг бас сайн бодоорой. Тэгээд хоёр дахь кейс нь манай ах юу идэг байхгүй юу? Гагнуурчин. За гагнуурын хийж чаддаг ажиллаа хий. Барилгын ажил нь аюу хүнд хэцүү байна. Тэгээд доор ажил нэх гарах үедээ гараад байт юм байна. Энд сараар ажиллана. Тэр нэг 150 юу сараар ажил. Сарын цалин нь аюу өндөр байсан юм аа. 4-5 сая вон ч гэсэн мэлүү. Тэгээ сар ажиллаад мөнгө авчиад явъя гэд тэгж бодоод мөнгө төлөөд эндээ саяыг нь аваад бүр хөдөө юм юунд газар юм. Өдөрт бүр хэдэн зуун юм гагнууртад айгуу тийм амаргүй ажил хийсэн юм байна. Тэгээд очсон чинь хоол унд нэг ирж тосоод ухтаад хоол унд ингэж тэгэж гэсэн юм юу ч байхгүй нэг сонин өрөөнд оруулаад хайцсан. Боол ерөөсөө л тэнд зүгээр боол. Тэгээ визгүй хүмүүс чинь даатгалгүй ямар ч ослын эрсдлийн ажлын эрсдлийн даатгал наадах нь байх хэвээр ямар ч тийм байхгүй хүмүүс чинь зүгээр нохоо шиг л ханддаг юм билий. Тэгээ арай ч нэг тэнд ойр хавьд нь ямар ч дэлгүүрч байхгүй өдөө газар очсон. Тэгээд нэг Вьетнам ч юм уу хаанах ч нэг хүнтэй таарсан. Тэр нь ч хэлээ сайн мэдгүй нүү бараг дохоогоор хоолоо яаж иддэг ингээ асууж иж нэг юм хоол гардаг хэсэг байд юм байна. Тэгээд тэнд нь яг олигтой хоол өгдөг ч юм уу, тэг үлдэгдэл өгдөг ч юм хэн мэдлээ тийм үст. Тэгээд тэндээс нэг арай ч хоол идээд нэг өдөр л ажилласан юм манайх. Тэгээ маргааш нь захирлын арай ч олж уулзаад хэлсэн би сар ажиллаад явна гэсэн чинь тэгж цөөхөн хоног ажиллах юм бол ажилд авахгүй яв шууд ингээ хөөгд. Нэг өдөр ажилласан цалингаа өгсөн. Үгүй чадахгүй нэг амар солонгос авгаа. Тэгээ тийшээ очих зардлаараа хохироод тэгээд тэр 150,000 төлсөн хүндээ эргүүлээд хэлсэн чинь Эрдан гэж хэлэхгүй яасан юм бэ? Тэрийг анх солонгост ирж байгаа хүн яаж мэдэх юм бэ?
Энд ч мэдэхгүй зүгээр ингээ ашиглуулад дуусчих байгаа байхгүй юу. Тэгээ ингээд өөр хаяг өгч чадахгүй мó гэ асуухаар Эрдааны юу хаяг авах юм бол дахиад 150-ыг төлнө. Тийм амар заа юу. Мөнгө олох гэж ирсэн биш мөнгө ингээ үрэгдээд яг нөхцөл байдал ер нь бол ийм л байна. Тэгээ хамгийн том эрсдлүүд энэ цалингаа авч чадахгүй байх эрсдлүүд байдаг. Монголчуудаа л уйрдуулна, солонгосчуудаа л уйрдуулна. Осолд орвол хамгаалалтгүй байна. Ямар ч даатгал байхгүй, эмнэлгийн төлбөр өндөр гарна. Дарагтаа дарамтлуулах нэг наацхан сэтгэл зүйн дарамт бүр амар орж ирд. Тэглээ гээд энэ хүн намайг дарамтлаад байна. Хууль ёсны визтэй хүн бол шууд цагдаад өгөөд энэ хүн ажлын дарамт. Тэгээ ажлын хүчирхийлэл үйлдсэн гэд цагдаад өгчөж болно. Гэтэ тийм ямар ч тийш юу байхгүй, боломж байхгүй. Тэгээ цагдаа шалгалтаас үргэлж айн. Утас хаяа байнга сольж явна. Тэгээ хэлэхгүй улсгүй хүмүүс чинь наацхан метронд суух гэж төөрч авсаар манаа нэг ах чинь нэг ажил дээр орох гэж төөрж авсаар агаад амар их мөнгө метронд өрцсөн. Ёо. За 2026 онд шалгалт хэр болсон бэ? AI камертай болсон Солонгос тэгээ захин бүртгэл их болсон, илүү их шалгадаг болсон, ажил олгогчдод өндөр торгуултай болсон юм байна. Одоо визгүй хүмүүсийг ажилд авж байгаа хүмүүсийг торгоно гэсэн үг. Тэр захирлуудын. Тэгэхээр тэд нэр хүн бараг авахгүй. Тэр хараар ажилуулах хүсэлтэй компани ер нь цөөрсөн 2026 онд. Би нэг баримтаа интернетээс хараад юу хэлж байгаа шүү. За ер нь хараар ажилтдаг хүмүүсийн хамгийн том даваа алдаа юу вэ гэхээр найзынхаа азтай түүхээр өөрийгөө төсөөлөх. Энэ хүний амьдрал шал өөр, миний амьдрал шал өөр. Надад юу ч тохиолдчихвол би азтай ч гэж болно. Азгүй ч байж болохгүй. Тэрийг туулж үзчихэж л мэднэ. Энэ хүн манай найз азтай мөнгө сайн хураасан юм чи. Би ч гэсэн мөнгө сайн хурааж чадна гэж бодож ил маш том эндүрл шүү. Тэгээ мөнгөө хадгалахгүй өрөх. За нэг сайн хэд өдөр ажиллаад байгаа гайгүй мөнгө олцдог. Тэрүүгээр ингээ өрөөд ингээ явцдаг, хадгалахгүй, эрсдлээ бодохгүй. Тэгээ визний боломжоо алдах. Визтэй ирэх боломж байсан бол визгүй ирээд харлаад тэр визний боломжоо алддаг хүмүүс байна. Тэгээ ирээдүгээ сайн төлөвлөхгүй байх. Гэвч ийм таван том алдаа ер нь байдаг. Тэг хин ч ярьдаггүй үнэн гэх юм бол 10 хүнээс нэг нь л маш их мөнгө хуримтлуулдаг. Ихэнх нь олон жил хараар ажиллаад визгүй хിവэр үлддэг. Тэгээ нас их тусам ажил олоход хэцүү болдог. Осол гарвал бүх хуримтлал нэг дор дуусах эрсдэлтэй. Үхтлээ заваад ажиллаад хар ажил хийгээд ингээд хүний дор нохоо шиг ажиллаад нэг өдөр биегүй болно шүү, робот биш. Би энэ өдөрт нэг хорт хавдар туслаа. Тэгээ тэр зовж ажилласан мөнгөөр буцаад эмнэлгийн төлбөр хийлээ. Эцэст нь яг юу болох гэж бодохоор нэг сонирн байхгүй. Одоо миний ярьж байгаа юмыг солонгост дуудсан айхтар их чахнар амар шүүмжлээд энэ тэр орж иж магадгүй би та хэдийн үгийг угаасаа тоохгүй. Хэрэгтэй үндэ хэрэг олно гэдгээд ярьж байгаа угаасаа. За миний зөвлөгөө гэх юм бол хэрэг түрүү хугацаанд хараар ажиллах шаардлага гарсан бол аль болох богино хугацаанд хэлээ сураад виза хууль ёсоор шийдэх арга замаа хайгаарай гэж зөвлөмөр байна. Урт хугацаанд хараар ажиллах нь доктортой сонголт биш. Тэгэхээр хэлтэй бол хөлтэй. Хэлэхгүй бол тэр хүний юугээд байгааг ойлгож чадахгүй, би өөрийгөө ч илэрхийлж чадахгүй амар ингээд авчтмаар хэцүү. Тэгээ хажууд нэг хүн надад хэлтэй хүн туслаа гэх тэр хүн байнга надад туслаад байж чадахгүй. Тэр хүн өөрийн гэсэн амьдралтай тий. Яг би өөрөө хэлээ мэддэг ойр зүрийн анхан шатны бүх юмаа мэддэг байхад 2 сарын дотор хэлээ сураад л болоо гэж боддог. Хичээх юм бол тэгээ солонгос хэл чи үйлдвэрийн бүтцэн Монголтой яг адилхан. Би ирлээ гэдэг үйлдвэрийн дараалал бүтц. Би ирлээ. На болсон. Ингээл яг ингээл дараалалтай. Тэгэхээр энэ сэдвийг далимдуулаад би солонгосны сургалтаа рекламд ээ гэж бодлоо. Би солонгосны захин сургалт явуулж байгаа 2 сарын эрчимжүүлсэн хөтөлбөр тэр нь бүр солонгослын үсгнээс нь топкийн 1-2 оноо хүртэл. Тэгээд солонгос улсад визтэй аль бие усны ажлын гэрээгээр ажиллая гэх юм бол хамгийн түрүүнд хэлний оноо шаарддаг. Топ 1 оноо. 1 юм уу 2 оноо шаарддаг. Топ 2 оноотой байх юм бол илүү дээр ажилд орох боломжтой. Илүү
олон боломжууд нэгдэг гэх юм уу, хэлний чадвараас шалтгаалаад тэгээд аялын визээр ирээд ажиллая гэхэд наад зах нь хэлтэй хүн байх юм бол цалингаа арай илүү өндөр авдаг. Энэ бол бүр яг бодит жишээ шүү. Тийм болохоор миний сургалтыг сонирхоод үзээрэй. Сургалт маань яаж авдаг гэхээр School.com гэдэг энэ аппликейшн утсан дээрээ татаад бүртгүүлээд төлбөрөө төлөөд тэгээ аппликейшнаараа ороод зүгээр шууд бичлэгүүд бэлэн байрсан 7 хоногийн 5 хичээл. Тэгэхээр нэг орчих юм бол насан турших, нэг бүртгүүлчихэд яг 2 сарын хөтөлбөр ч гэсэн хичээлээ үзэж дуусны дараа шалгалтандаа оноо автлаа дахин үзээд санаа дээж болно. Мөн 7 хоногийн амралтын өдөр болгоно лайв хичээл ордог. Өмнөх 7 хоногийн хичээлээ давтаад сурагчтайгаа хамт ингээд ярилцаад гоё сонирхолтой байдлаар хичээлээ ордог. За тэгээ би сургалтаа эхлээд удаагүй байгаа болохоор хямдрал зарласан байгаа. 7 сарын 12-нд хүртэл бүр хаач байхгүй нэр хямдрал зарласан. Шинээр эхэлж байгаа болохоор та хэд мэдээлэл авахыг хүсэх юм бол миний энэ Instagram руу ороод мэдээлэл аваарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.